За энэ дээр бол голнууд эдгээр бол авилгал хүн сурталыг бууруулах, за эрсдэл бүхий үйл ажиллагаануудыг бол зөвшөөрөлтөй болгох. За зөвшөөрөл шаардлагагүй асуудлууд төр бол зөвшөөрлөггүй болгох гэдэг иймэрхүү ажлууд хийгдсэн. За үндсэн концепц бол хуулиар хориглоогүй бол одоо үндэсний аюулгүй байдал, одоо хүн амь насны одоо тодорхой хэмжээний эрсдэлтэй үйл ажиллагаан дээр зөвшөөрөл олгох харилцааг зөвшөөрлөгөөр зохицуултыг. Нэгсэндээ хуулиар хориглоогүй бол гэж орсон байна. Тэр зөвшөөрлийн хуульд хориглох заалт өөрөө байхгүй гэсэн үг. Тэр нөгөө бусад хуулиар л энийг хориглох боломжтой гэсэн үг. Тэр энийг та нар эрүүгийн хууль дээр оруулах нөгөө хууль зүйн техник талаас одоо энийг бид нар хэрэг цаашаа хилцээд явна гэх юм бол энэ ажлын хэсэг болон одоо манай учрал сайдч тэр зөвшөөрлийн хууль дээр тэрийг оруулах боломж байхгүй. Эрүүгийн хуулийг аваад зөвшөөрлийн хуулийн харилцаантай холбоотой асуудал дээр анхаарахгүй болохгүй. Хуулийн орондын зөрчил үүснэ. Үүнээс цааш одоо бүхэл нэг хориглох үйл ажиллагаа зөвшөөрлийн хууль руу оруулдаг болох гэдэг. Тэр чинь бол эрүүгийн хууль дээр байж байгаа байхгүй. Тэгээ эрүүгийн хууль руу оруулах зохицуултаа юм шүү. Энэ дээр бас анхаараад өгөөрэй гэж. За асуулт юу вэ гэхээр энэ төлбөр таавар бооцоо тоглоом захин мөрөйтэй тоглоом гэсэн байдал дээр энэ дээр нэг хориглох заалт орж ирж байгаа юм байна гэж ойлголоо. Тэр энэ дотор ямар ер нь үйл ажиллагаануудыг хийлээд байгаа юм бэ гэдгийг нэг тодруулчмаар байна. Одоо нөгөө уяачд хоорондоо нэг бооцоотой морь зөр уралдуулдаг энд орох уу орохгүй юу? Гэх мэт л энэ олон юмнууд байна. Энэ дээр яг юу орж байгааг гэдгийг тодруулчмаар байна. Хоёрдугаарт за алтан гэрэл сайд байхгүй байна. Тэгэхээр одоо засгийн газрыг төлөөлөөд учрал сайд хариулах хэрэгтэй юм болоо яах хэрэгтэй юм би нэг сайн мэддэггүй. Сайныг ноорог гэж залуучуудыг зүйл залтын зүүчлээд олон янзаар одоо зүүчилж хагаад за нэгийг нь одоо хорчих шиг болсон. Тэгээ хамгийн сүүлийн үндэслэл нь болохоор энэ төлбөрт бооцоод тоглоом явуулсан гэдэг үндэслэр хорьсон. Гисэн мөртлөө өнөөдөр энэ хориглох заалт нь хууль нь өнөөдөр л өргөн баригдаж байгаа байхгүй. Тэр одоо хуулийн зохицуултгүйгээр ингээд хүүхдүүдийг аваад хорьцсон юм уу? Эсвэл одоо нөгөө хүний барьж байгаа шалтгаан олох гээд байгаа юм уу? Энийг би тодруулчмаар байна. Энд ч одоо бид нар сая цагийн өмнө хүний эрхийн тухай хууль батлаад байсан. Зөвшөөрлгүйгээр хорьж болохгүй гэж яриад байсан. Хуулийн зүйлчил заалтыг одоо өөрчилж болохгүй гэж яриад байсан. Тэгээ яг ингээд бодит одоо өнөөдрийн сая 2-7 хоногийн 3-7 хоногийн болсон асуудал өнөөдөр бид нар хэлцээ сууж байгаа. Одоо энийг харах юм бол өнөөдөр хүртэл энийг хориглоог юм байна. Хориглоогүй болохоор одоо бид нар гадагшаага мөнгө алдаад байгаа юм байна. Тэгээ бусд нь яхаар энэ дэр хариуцлага үлдэхгүй ганцхан дээр нэг хэдхэн хүүхдээ ингээд аваад хорьцсон байх тэр миний хариулт авчмаар. За 3-дугаарт болохоор ер нь яг энэ бооцоо тоглоомыг хориглох нь зөв эсхийг бол бид нар бас нэлээд сайн ярилцсан зүг юм аа. Өөр нөгөө далд руугаа орчих вэ. Ер нь бол энийг яагаад энэ дээр зөвшөөрлийн хууль дээр үлдээсэн бэ? Ямар нөхцлөөр үлдээсэн бэ гэхээр би одоо нэг их хурлын протоколд ч байгаа, ажлын хэсгийн протоколд ч байгаа. Салбарын хуулийг өргөн бартал нэг зөвшөөрөл олохгүй шүү гэсэн. Нэг ёсондоо салбарын хуулийг баталтал зөвшөөрөл олохгүй энэ үйл ажиллагааг засгийн газар зөвшөөрлийн хуулийн дагуу хориглох төтөлзүүлэх боломжтой байсан. Төтөлзүүлэх боломжтой байсан. Нэгсдээ шинээр зөвшөөрөл олохгүй байх боломжтой байсан гэсэн. Тэгэхээр сангийн яам дээр бол энийг бол би уулзахтаа шилжсэн. Тэгээ ган үе гишүүн их хурл дээр ажлын хэсэг ахлаа тухайн үе зөвшөөрлийн хуулийг баталж байхад 360 зөвшөөрөл боллоо. Одоо тэр 1500-600 зөвшөөрөл ч багслаа гэд. Тухайн үед маш том дэвшил гарсан. Гэтэл тухайн хуулийн дээр зөвшөөрлийн зөвлөл ерөнхий сайдын дэргэд ажилладаг. Зөвшөөрлийн сан нь эдийн засгийн сайдын дэргэд байдаг. Тэгээ зөвшөөрлийн зөвлөлөөс хэрвээ дүүл даваагүй тохиолдолд салбарын ямар ч хуулиудыг дагалдвал зөвшөөрлийг нэмэхгүй. За дээрэс нь зөвшөөрөл заасан хугацааг янз бүрийн эрх олгосон журмаар сунгаж болохгүй. Нэмэлт шаардлага тавьж болохгүй. 360 зөвшөөрөл дурддагдаагүй бол бусад төрлийн үйл ажиллагааг эрхлэхийг зөвшөөрнө гэдэг энэ концепц байсан. Гэтэл 2 жил болоход 18 зөвшөөрлийг зөвшөөрлийн зөвлөлөөс нэгч дүгнэлт аваагүйгээр нэмэгдүүлсэн байсан. Одоо 360 биш шүү дээ. Энэ чинь баг 380 хүрж байгаа шүү дээ. Ингээ яваад байх юм бол жил болгоо ингээд нэг 10 зөвшөөрөл нэмээд байх юм бол энэ удахгүй 1000 зөвшөөрөл буцаал болох байхгүй. Тэгэхээр зөвшөөрлийн энэ зөвлөл өөрөө ажиллаа хийх ёстой гэдэг утгаараа сая
Энэ зөвшөөрлийн зөвлөлийг бас миний хувьд эрхлэх асуудлын өрөөнд ахалж байгаа учраас зөвшөөрлийн зөвлөл дээр шийдвэр гаргаад салбарын хаамдууд руу саналуудыг явуулаад нийтдээ 60 журмыг цуцлуулсан. Энэ удаа бооцоо тоглоом төлбөр тааврын үйл ажиллагаа эрхлэгч хууль зүйн асуудал эрхлэн засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын өрөөнд олгогддог зөвшөөрөл. Анх энэ зөвшөөрлийг олгохыг ингээд шууд хасчих гэхээр хэрвээ хасчих юм бол бүр зөвшөөрөгчих гээд байгаа байхгүй. Зөвшөөрлийн хуулийн үзэл баримталд. Энийг аваа хийчих юм бол зөвшөөрөл багтаагүй учраас энэ зөвшөөрөгдөнө гэд харин бүр бооцоо тоглоомыг дураараа эрхлэх юм байдал руу хүрчээд байгаа. Тийм учраас бид нар тэр зөвшөөрлийг аваад доор нь хориглох заалтыг нэмээд тэгээ нийгмийн хор хохирлын хэмжээ өнөөдөр эдийн засгийн хэмжээр 471 хүрчихэж байгаа учраас эрүүгөө хууль зөрчлийн хуулийн дээр нь одоо энэ санкц нэмэгдүүлээд зохицуулаад явах нь зөвөө гэдэг утгаараа энэ удаа хуулийг хийсэн. Тэгэхээр одоо ган үе гишүүний яриад байгаа бол маш зөв. Энэ зөвшөөрлийн хуулийнхаа одоо хэрэгжилтийн мананд одоо хамт зогсохгүй бол энэ салбарын хуулиудыг дагалжуулд нэмт зөвшөөрөл авдаг, янз бүрийн дүрм журмууд авдаг, янз бүрийн эрх авдаг энэ байдал бол өнгөрсөн хугацаанд хэрэгс хэтэрсэн. Тийм учраас одоо энэ хаврын чуулганаар зөвшөөрлийн хуулиараа дагалдуулж нэмэлтээр эрх олгосон янз бүрийн журам авсан 80 гаруй хуулиудыг одоо өөрчлөхөөс өөр сонголтгүй болсон. Тэгэхээр энэ зөвшөөрлийн хуулийг энэ хаврын чуулганаар бас оруулж ирээд одоо шийдэх ёстой. Энэ дээр одоо ган үе гишүүнтэй хамтарч ажиллаад бас үр дүнд хүрнэ гэж ингэж бодож байгаа. За энэ засгийн газрын гишүүдээс бол учрал сайдуулыг энэ зөвшөөрлийн хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор бол хамгийн их тусалж одоо дэмжиж байгаа гишүүн байгаа. За ер нь бол яг зөвшөөрлөө бол гарснаар бол зөвшөөрлийн хуультай холбогдсон бүх журмуудыг цуцлахаар хууль батлагдсан юм. Тэгээ нэгсэндээ улсын их хурлаас 2 удаа тогтоол гаргасан. Энэ журмуудаа цуцлаач гэдэг. Тэгээ цуцлахгүй байсраад 2022 онд батлагдсан хуулийн хэрэгжилтийг сайн 25 оны 1-2 сард хийж эхэлж байгаа байхгүй. Тэгээ одоо бид нар бас нэг жоохон нэмэлт өөрчлөлтийг оруулах асуудлыг бол одоо уучир сайд битэр бас яриад удахгүй өргөн барих байх. Энэ бооцоо тоглоомтой холбоотойгоор хэрэгцээ энэ байхаар бол ер нь бол олон улсын практикт онцгой татвартай байдаг. Хатуу хяналтанд ор явуулдаг. За дээрэс нь одоо хэн тоглож болох, хэн тоглож болохгүй гэдэг насны юуг нь хязгаарлалтыг хийж өгдөг. Онлайн тохиолдолд бол зөвхөн Монгол улсад бүртгэлтэй аж ахуй нэгжид ийм зөвшөөрөл олгож явдаг практик тийм. Яг нь дэлхийн улс орнууд яагаад энэ цахим мөрөдөд тоглоомыг бооцоо тоглоомтой хамтд нь хориглоод байгаа вэ гэвэл яг технологийн хувьд тэр онлайн бет цахим одоо тэр бет буюу одоо бооцоо үүнийг мөрөдөд тоглоомоос ялах болцоос төдийлөн байхгүй байдаг шүү. Бооцоо тоглоом гэдэг нэрийдлэр ард нь мөрөдөд тоглоомын шинжээг агуулж байгаа үйл ажиллагаа л эрхлээд байна. Хэрвээ энэ зөвшөөрлийн хуулийн дээр бооцоо тоглоом төлбөр тааврын үйл ажиллагаа эрхлэхийг хэвээр нь үлдээвэл 1xBet шууд зөвшөөрлөө аваад үйл ажиллагаагаа явуулна шүү. Энэ бол зүгээр нэг жишээ. Тэд юу гэж өөрсдөө тайлбарладаг вэ гэхээр бид бооцоо тоглоомын үйл ажиллагаа явуулдаг шүү. Бид нар бол мөрөөдөө биш шүү гэж хэлээд байгаа. Тэгээд одоо зөвшөөрлөө яваад. Түрүү бас гишүүд асууж ирсэн. Энэ ч бүр татварын хуулиар маш өндөр шүү дээ. Энэ 3 тусгай зөвшөөрлөлтөд дотоодын аж ахуй нэгжүүд 3 тэрбум төгрөг татвар төлөх байсан. Нэг ч төгрөг төлөөгүй. 1xBet нь бүр зөвшөөрлж аваагүй. Тэгээ ийм нөхцөл байдал байгаа учраас бол одоо үүн дээр бүтнээр нь хориглох эхний алхам бол хийх ёстой байна гэж шийдсэн. Үүнийг ялах болцоо бол байхгүй. 1xBet бол тэр бүх төрлийн олон цахим мөрөдөд тоглоомуудын аппликейшнгуудын нэг л жишээ. За болормоо гишүүний санал дээр бол тэр нэг офлайн буюу яг одоо олон одоо заавал цахимаар биш тэр морин уралдаан одоо бусад төрлийн бооцоо тэр спорт төлбөр таавар янз бүрийн үйл ажиллагаа явуулахыг их хурлын гишүүд ажлын хэсэг дээрээ бас ярилцах чөлөөтэй нээлттэй үлдээсэн. Үүнийг бол бас шийдэд явж болох байлгүй тэл гэж ингэж бодож байгаа. Гэхдээ ажлын хэсэг шийдэх хэрэгтэй. Зөв засгийн газрын байр суурь бол бид гаж байгаа валютын урсгал нийгмийн хор аюул энэ болгоноо хараад засгийн газар бол нэгдсэн байр суурьтайгаар цахим мөрөдөд тоглоомыг ч тэр бооцоо тоглоомыг ч тэр төлбөр тааврыг ч тэр технологи эрх зүйн орчин нэр томьёо агуулган дээр нь ялгаж салгахад бэрхшээлтэй байгаа олон улсын жишгийг үндэслээд бүхэлд нь хориглоод явъя. Цаашдаа тэр соён гээгэрүүлэх ажлууд хийгдээд нийгмийн одоо сэтгэл зүй бэлэн болсон цагт бол спорт одоо юуг нь ялгаад ч юм уу явах байх. Гэхдээ ер нь бол
спорт бэд гэдэг нэрийн цаана мөрөөдөө тоглоомын хэв шинжийг агуулдаг. Одоо бол сүүлдээ бол тэр манипуляц хийдэг болсон байлээ. Янз бүрийн байдлаар худлаа хожигдж өгдөг, нэг талд нь хожуулдаг, үүний дунд иргэд хохирдог. Тэгэл ингээл үүний чинь цаана эн чинь мөрөөдөө тоглоомын шинж шүү дээ. Тэгээ яг энэ уулан дээр бол бид нар ашиг олох зорилгоор үйл ажиллагаа эрхэлсэн бол нэг үйлдэл, зуучлсан бол буюу агент хийж дундаас нь шимтгэл авсан бол нэг үйлдэл, сурталчилсан бол бас нэг үйлдэл, зохион байгуул дэмжлэг үзүүлсэн бол нэг үйлдэлээ гэдгийг бүхэлд нь оргилж. Дэмжлэг үзүүлэх нь дугаараа ашиглуулна уу, банкны данс ашиглуулна уу, ингээд